За манай холбооны үндэсний Монголын үндэсний лигийн хэн нэг тоглолт эхлэх гэж байна. Өнөөдөр 3 дахь өдөр 12 сарын 3-ны за ихний байдлаар хоорондоо Mongolian Idols versus Snow White Bazaar. Та бүхэн Snow White Bazaar-ыг нэгтгэхийн тоглолтоос санаж байгаа. Маш амжилттай first kill хийсэн боловч сүүлрээ ухарч хамгаалтан дээр маш сайн амжилттайгаар суусан боловч эцсийн мөчөд ялагдсан байсан. Өнөөдөр бол Mongolian Idols эсрэг Snow White Bazaar тоглож байгаа. За нэгтгэхийн тоглолтоос одоо бас сургамж тодорхой хэмжээгээр авсан бах. Ерөнхийдөө Snow White Bazaar-ийн хоорондоо цуглаж бас яриа тактик стратеги дээр юун дээр алдав яав гэдгээ бас ярилцсан бах. За тэгээд одоо бенчэн дээр суулгах хүмүүсээ бенч дээр суулгаад бас нэг өөр тийшээ босох хүмүүсээ босгоод тиймэрхүү байдлаагаар одоо оролцож байгаа хөө. Одоо тэгээд арай нэг өөр байдлаар түрүү тоглолтод бол ямар нэгэн тийм скилийн ялгаа бол огт байгаагүй. Учир нь юу байсан гэвэл хөсөө усаагүй баг зэрэг нэг стратегийн нэг галдаа нэг газар нөгөө стратеги алдаа нөгөө газар гэхүүдээ нэг тиймэрхүү юмнууд байсан. Ерөнхийдөө бол тоглолт их сонирхолтой санснаас их удаан байдалтайгаар үргэлжилсэн. Ер нь бол Snow White Bazaar-гийн хувьд бол execution их чухал байгаа. Execution хийсэн нөхцөлд бол ерөнхийдөө бол тоглолтыг түргэн шуурхаа заавал ингэж сунжруулахгүйгээр дуусгасан нөхцөлд бол өөрийнх нь их давуу тал байх болно. Bazaar-ийнхний хувьд бол ихэнх хэсэгтээ цуглаж баатрын сонголтоо их сайн хийж сайн баатруудаараа ихэнх хэсэгтээ бол цогт үзүүлж байгаа. Гэхдээ харамсалтай нь бас Fuel-ны сонголт бол их ойлгомжгүй байсан. Carry role-төр бол тийм учраас ерөнхийдөө тэр эрсдэл гаргахгүй, ер нь бол fundamental гэдэг тал руугаа нэг жоохон наалж, тиймэрхүү байдлаар тоглол ер нь илүү зохимжтой альва нэгэн тоглоомыг ер нь цаг үргэлжлэн гэсэн нэг тийм тооцоотой л хийвэл илүү зохимжтой юм шиг байгаа. За Mongolian Idols-ийн хувьд бол одоо бас их шинэ баг байгаа. Өмнө тоглож байгаагүй, тийм учраас ерөнхийдөө би анх удаа л одоо эднийг харах гэж байна. За тэгэхээр бусдын жишгээр бас адилхан манай лигд бол багийн кап бол 14k байгаа. MMR өөрөлдөл багаар нийлээд MMR нь 14k хэтрэхгүй гэсэн үг. Тийм учраас бас адилхан тиймэрхүү баг байгаа хаа. Ерөнхийдөө стандарт зарчим бол ийм байна. Одоо энэ багууд дундаас бол нэг ancient-аас дээш нэг тиймэрхүү нэг тоглож байгаа. Тэр нь бол одоо тэгэл голоор л явна да, тий. Одоо immortal байвал тэр нь голоор явна. За тэгэл бусд нь бусдаараа. Ер нь стандарт бус бас байгаа. Мэдээж баг болгоо өөр гэсэн нэг стратеги гаргаад тэр стратегиэр үзэлцэх байх. Стандарт бус нь бол одоо юу хамгийн мундаг нь тий одоо immortal нь бол одоо carry-га хийж болох юм. Аль эсвэл нэг сонирхолтой offlane авч тэрүүгээр дэмжиж болох юм тий. Ямар стратегиуд гаргаж ирж болно. За энэ сонирхолтой бангууд байна. За Hoodwink Fury байна. Snap тэгээ Dawn энэ дөрвийг бандсан байна. Энийг сонирхолтой яагаад энэ дөрв байгаа юм байгаа. Бас нэг учир байдаг байлгүй дээ. Би ч одоо тэгээ Crusader учраас бас нэг сайн мэдэхгүй лээ. Нэг л учир байдаг байлгүй. За Medusa бандагдлаа. Medusa ямар учиртай юм бэ? За Medusa хэцүү. Medusa-г одоо carry-гаар аваад ингээд дундуур нь орож ихэд энэ тэндгүү орохол чи бас л үгэж өгөхгүй янз бүр болж өгөхгүй өстой гай болдог л нөхрөлтөө. Алх хэцүү байх хэцүү. Тэгэл маш их хэмжээний damage өгдөг. Нөгөө могон найс таашаа банк манагийн нөхөөс алддаг. Их хэцүү. Сүүл late game дээр Medusa бол зүгээр өстой маш их аюултай болно. За дээдлийн бангууд бол Silencer or Shaker. За тэр нөхрөл чинь нэлийн малчлаа юу байлаа да. Тэгээ урсаас доорн байна да. За ойлгомжтой. Бас л үнэхээр ядаргаатай баатруу. Silencer-ыг бандахгүй болохгүй түрүүчийн тоглолтын дээр бид Silencer ямар ядаргаатай байсныг харсан. 6-гаар гусаал silence гэж бүгдийн чимээгүй болгоод яваад байсан. Тийм учраас ер нь бол Silencer-ыг хашраад их бандсан юм шиг байна. Зүг. За доор бол үнэхээр гайхалтай сонголтууд явж байна. Snow White-ийн бол одоо Jakiro-г авч ийн саппортн дээр. Энэ бол маш классик сонголт. Саппортн дээр бол маш их түгээмэл гарч ирж оролцдог, маш их ер нь бол тэгэл хамгийн супер саппортуудын нэг нь. Тэр тусмаа Legend-с доош bracket те одоо тоглолтын bracket-ийн хувьд Legend-с доош бол Jakiro бол зүгээр л ноёрхдаг хаан. Үнэхээр Jakiro бол win rate маш өндөртэй байдаг. За Sky авсан байна. Дээр за Nix болсон шүү. За шулууха chain руу орлоо. За chain руу орсон гэдэг чинь Mongolian Idols-ийн бас л
нэг л сонирхолтой стратеги хэрэгжүүлэх гэдэг байна. Яг тэгвэл учир нь Chen бол ер нь high rank руугаа л үзэгддэг гэхээс биш энэ манайх шиг юм low rank-нд Chen бол үзэгддэггүй. Ер нь ингээд C server дээр Legend-аас доошо Chen авсан нөхдүүд бол ер нь тэгэл бага ална л гэсэн нөхдүүд. Байгаль руу олж баахан амьддаг ургуулж тэгэж нэг бага алж нэг тэнийг юм хийх гэж л ордог нөхдүүд. Дээшээгээ болохоор Immortal-ийн нөхдүүд хоорондоо тоглохдоо Chen бол зүгээр гайхалтай стратеги үзүүлдэг. За тэрийг харнаа бид нэг дээр. За Pango. За Pango орж ирлээ. Зята Pango голоо авах бах та. Дээр Axe бол их стандарт offline. Nix бол их дайггүй сайхан юу саппорт хийчих. Тэгэхээр Chen Nix хоёроор саппортлоод off дээр тэр яваад Pango бол голоор явах бах. Pango бол голын их классик стандарт сонголт. Их дайггүй. Хурдан хөдөлгөөнтэй, нааш таашаа гяс явах боломжтой. Цогцолт руугаа хурдан орно, ухрахтаа ч гэсэн гяс хоошоогоо буцаа гяс татна. Тийм учраас Pango бол их зөв сонголт байгаад байгаа. Ер нь иймэрхүү level skill-ийн хувьд хоорондоо их зүрдэг. Одоо энэ 14k MMR гэхэл ч одоо нэг нь Immortal байлаа гэхэд нөгөө хэд нь Guardian Herald байхаас аргагүй болно. Ийм байгаа нөхцөлд бол Immortal нь бол map-н дээр их хурдан хөдлөх чадвартай нэг баатар сонгол бас их ашигтай юм шиг надад санагддгийг. Мөхөс надад одоо. За дээр Abaddon аваатглаа. Бас их сонирхолтой сонголт биш үү? Одоо тэгээд айдаа их классикаас их л хальсан их л зүүн баруун тийш явсан. Доор бол Juggernaut. За Dotling Snow White базагийнхан бол их классик стандартын дагуу юма бүрдүүлж байна. Энд бол хинэн carry хинэн юу support гэдэг нь бол эндээс ил тод харагдаж байна. За дээр Abaddon аваатглаа. За энэ Captain мод. Huskar бандсан байна, Akasha бандсан байна. За нөхөр ер нь Akasha дургуул байх юм дээ. За мэдээж хийвгүй. Akasha голын Huskar бол зүгээр үнэхээр хорлонтой, их ядаргаатай, их тийм дарамт их үзүүлдэг. За одоо бол ер нь харьцаа нэгтэй байгаа. Одоо ялсан нь бол өнөөдрийн тоглолтоо авах боломжтой байгаа. Өнөөдрийн тоглолтын дээр ялна гэсэн. Өөрөөр хэлбэл эхний хоёр тоглолт нь бол ер нь бол тэгээ warm up байдалтайгаар зүгээр л practice те хоёр баг нь бие биенийг нэг үнэрлэх байдлаар орсон гэж тооцож болно. За ер нь багууд их нарийн хоорондоо цаана ярьж ах шиг байна. Бас яах вэ хэнийг бандах уу гэж маш их удаан ярилцж байна. 1 минут болсон гэдэг чинь бол ер нь бол их л сүүлийн юм их л бодож ин да. За Viper бандагцсан. Ер нь бол нэг тиймэрхүү гацаадаг баатруудад дургу байх нь дээ. За дээдлийн банк явж байна 15. За лэш. Лэшиг бандлаа. Их сайн бангууд орж ирж шүү. За дээр голоо шийдэх гэж явах шиг байна. Mongolian Idols бол багаас голоо шийдэх гэж оролдож байна. Гол орон хийх юм бол 10 seconds remaining. 5 seconds remaining. DOC. За. Snow White базагийнхны их сонирхолтой тал нь юу гэхээр бол манай байгаа лигд оролцож байгаа 12 багуудаас хамгийн одоо содон гих үдэ нэрнүүдтэй тоглогч нартай байгаа. Одоо бүр уншихаас ивгүй ам халтрамаар одоо бас л хамаа намраагүй бид нар ч одоо хүүхдэд friendly content гэж явж байгаа. Тэгсэн одоо бас л ивгүй л нэрнүүдтэй байгаа. Одоо GER гэдэг одоо бүтнээр нь одоо нэрийг уншиж хэцүү юм да. Нөгөөх нь ч одоо хэхэл гэж явчих дөө. За доор ойлгомжтой боллоо. За офлайн бол тиймэр суулчлаа. Ганган арканаттай болоод эхэллээ шүү. Мундаг. За дээр Void голоор явж байна. За Pango Void эсрэг явах юм байна. Carry дээр бол Abaddon аваад Juggernaut үүдээс үзэл. Тэгэл офлайн дээр бол энэ хоёр Axe Timber хоёр оронд үзээ. Тэгээ хоёр support нь бол иймэрхүү болох юм байна. Их сонирхолтой хоёр тулаан болох нэ. За ерөнхийдөө бол Snow White-ийн хувьд бол яг түрүүчийн стратеги дээр алдсан шиг тэгж цаг болгож болохгүй. Цаг руу сунжрах юм бол эдгээр бол ер нь байдал хүндрээд нэг жоохон хожигдох тал руу орчих гээд байдаг. Тийм учраас ялах боломж байвал execution хийх боломжтой байвал execution-ыг гяс хийгээд ер нь тоглолтыг хаах нь их зүг байгаа. Альва нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр бас эрсдэл гаргана гэдэг нь бол ойлгомжтой. Эрсдэл гаргахад бол аюул байхгүй. Шууд дарагдтал бац.
За энэ нэг өгцөн морьтой нөхөр бол Абадон. Дота 1-ийн баатар байгаа. Дота 1-ийн баатар ч энэ нөхөр ч яг бүхэл бүтэн өөрийн тоглоомтой байсан нөхөр шүү дээ. Одоо манай залуу эдний хүмүүс одоо үдж байгаа хүмүүс бас мэдэхгүй байж магадгүй бах. Гэхдээ энэ Lich King гэдэг нэг тиймэрхүү Warcraft 3-ын тоглоомны нэг хэсэг дээр гард юм аа. Prince хин блэ дээ бүгд нэрийг мартчихлаа. Тэр гэж гардыг. За одоо ерөнхийн үндсэн байдлаар бүгдээрээ гол дээрээ л уулзах төлөвтэй л болоод ирлээ дээ. За энэ аль хэдийн нэгийг ургуулчихсан. Энэ яадаг нь mana burn-тэй юм байна. Манагийн шатаах нэ. За манагийн aura-тэй юм байна. Бүр гайхалтай. За хідээр нэмэх юм байна. Provides bonus mana regeneration to all ally 1.7-оор нэмэгдүүлд юм байна. Энэ хажуудаа авчихсан бас. Ер нь channel өмнө тоглож исэн гэсэн үг байна. Тоглож исэн channel бол овоо гайгүй гарамжсан гарамгаа нөхөр байгаа юм байна. Энэ удхан базар байна энэ. Эднийхний одоо нэрнүүдийг унших гэж өгөө юм уу? Бас л их аюултай биш. Манайхан бас нэг бодно үсттэй бас нэр усаа жоохон ингээд. Ялчвал одоо тэгээд дараа 30 seconds to battle. ялтан дээр одоо энэ тоглогч MVP маань хэн блэ гэсэн чи хар яа уу гэхэлч бас л. За энэ ч нэг талдаа цуглаж хахад нөгөө талдаа цуглаад их классик байдалтайгаар голдоо цуглаж байна. За дээдлийн Snow White базагийнхан маань бол одоо ямар стратеги сонгож байгааг үл одоо доошоо үгүй Snow White база дээдл юм байна. Radiant юм байна. Dire нь бол Mongolian Idols. Mongolian Idols-ийн сонгосон стратеги нь бол их ойлгомжтой. Нэгийгээ тийшээ явуулаад юм аах. За нөгөө тал дээр бол маш амжилттайгаар Abaddon-ыг алсан байна. Энд нь энийг алах гэж оролдоод гараас нь чигтэж орчихсон байна. Тийм байна. Мөхөс би одоо камера ер нь явуулж амжаагүй байхад нөгөөх нь үгээд өгсөн байна. Тэр жишээний ер нь first blood аавн гэсэн тийм санаатаагаар баатруудаа сонгосон юм шиг байна. За энэ ч эндээ ингээд цуглаад хүрээд ирдэг нь бол тодорхой. За юу болохыг харъя. Ерөнхийдөө бол цохилт. За панго голоор явна гэсэн чи панго биш явж энэ маань голоор явж таал. Timber void үүдээс голоор явж таалаа. Их сонирхолтой сонголт байна. Энд бас нэг нь унаад өгч юм шүү дээ. Хүүнчтэй хоорондоо үзэлцэл энэ хоёр хоорондоо унаад л өглөө. Саппортын дайн зүгээр хажуутлын ой дотор болоол энэ бас жинхэнэ драматай юм болж байна да. Хүй нэг deny даад яваа. Энэ ч одоо зүгээр courier мүлээрээ автаж малтаад энэ юуг баргалж 1 минут өнгөрч явах чи бөө адал явдал болж шүү. Хоорондоо ан ман үзэж шүү. За Sky дарамт чиглэж байна. Sky бол ерөнхийдөө маш их хэцүү. Энэ хоёр скиллээс сонгоцсон нөхцөлд бол ерөнхийдөө тэгээд дарамтын маш их том их усүл шүү дээ. За доогор нэг иймэрхүү байдалтайгаар дээгүр юу болж байгааг харъя. За дээгүр бол одоо Juggernaut-ын Axe-төр дарамт авчрах гэж нэлээд удаж байна. Тэгвэл Axe бол зөрүүлэл өөрөө дарамтлаа тэгэл энэ Axe зүгээр явж байгаа зүгээр өстө Juggernaut-ыг алайчихлаа штэ. Энэ ч одоо ямар айхтар сайн байна. Энэ ч одоо Carry одоо ингэж өгч явах чи одоо ямар гэж одоо нүгэлтэй асуудал болчихоо. Энэ хэцүү байна. За энэ доотлын саппортууд бол ажиллаа гөөмөн гайхалтай сайн гүйцэтгэж цааж байна. За энэ ингээд эндээ ингэсэн болохоор блок ороогүй байдаг шиг их сонирхолтой байна шүү. За Radiant болон одоо энэ Radiant ч нь одоо Snow White болоо та. Окей, тийм. Энэ Mongolian Idols. Radiant-ийн ч одоо Mongolian Idols-ийнх нэ. Энэ Nyx-ийн саппорт бол их сайн явж байна. Маш сайн саппорттайгаар одоо ингээд гол санаа нь юу байгаа гэхээр бол цэргийн төвдрөл болон давлгаагаа эндээ байлгаж чадж байгаа нь мундаг байна. За доор нэг юм болох ч нүггүй юу? Апасны. За энэ ерөнхийдөө тэмцэл явуулаад нэг хайхтар юм болохгүй байна. Саппорт нь одоо байдгаараа дарамт үзүүлэх гэж болж байгаа боловч Abaddon бол ерөнхийдөө дарамтын тоохгүй байх тал руу байна. Дээр ахаад нэгийг алаатглаа да. Ерөнхийдөө бол за ерөнхий хайрцаа 3-2 гэдэг чинь бас гайгүй. Mongolian Idols бол одоо бол ерөнхийдөө initiative болон энэ momentum өөрлөгөл нэг жоохон татаад авч ин да. Одоо Juggernaut маань ерөнхийдөө гөмө хэцүү байдалтайгаар нэг левелийн тасралттайгаар явж байна. Зөрүүлээд нөгөө тал нь яаж байгаа гэхээр бол энэ 2 линг авчихсан. Тэгээд нэг
Axel нэг л сайхан гүгээлэн да. Juggernaut-ийн хувьд гутал авчихсан тэгээ гол санаа бол Blade Dance аваагүй тэгэхээр ерөнхийдөө бол дарамтнд их орсны шинж байгаамаа. Ингээд 2 дугаар скил аавна гэдэг чинь бол дарамтлуусны шинж болоод байна да. За Jakiro маань одоо би нэг хүн амтны шүүмжилмээргүй байна. Гэхдээ ерөнхийдөө Jakiro унтаад байна. Саппортын дайн дээр Jakiro бол ил давмгаа ялагдаад байгаа учраас энэ ерөнхийдөө Jakiro энэ Juggernaut маань тулаана өөрийнхөө үүдэндээ хийх биш айлын үүдэнд ирж хийхээс аргагүй болоод байна. За өөрлөгөө татаад аваад ороотглаа. Одоо энд нь ингээд пул мүлч хийхгүй юм да. Энэ нь ажлаа мэддэг Jakiro юу үгүй юу. За яах вэ одоо тэгээд манайхад бас сонирхчдын лиг байгаа учраас бас ганц хоёр залуучууд манай алдаа гаргасан нөхцөл бас та бүхнийг ойлгоно гэж найдаж байна. Тэгтэл одоо яах ёстой гэхээр бол ойлгомжтой. Энэ дээр яах ёстой гэхээр бол саппортын ажлаа хийгээд энэ дээр пул гэсэн юм хийх ёстой. Энэ нэг давлага орж ирж байгаа энэ давлгаагаа татчих ёстой байхгүй. Ийш орж ирж байхын оронд бол ингэж энд ингээл ангаагаа төөлж явж байхын оронд энэ ингээл саппортод татаж үз. Гэвч тиймэрхүү юм явагдахгүй байна. Харамсалтай. Тэгэл яалтчгүй энэ Juggernaut маань ийм хол акс руугаа ойртож чадахгүй. Ягаад гэвэл Nixon шууд аячаал импейлдал тэгэл энэ орж ирэл татаад ойлголт тэгэл сайхан бүжиглүүлчих гээд байгаа даа. Өөмөн хэцүү асуудалд орж ин да. Их л хэцүү дарамтанд энэ Juggernaut маань амьдрах гэдэг үзээд байна. За яг л нэг нөгөө хэлсэнчлэн л яг юм болж ин да. Энэ иймэрхүү. Хөөе зөрүүлээд нэг юм унаадглаа зөрүүлээ өөрөө унаадаглаа. Supporting carrier-аар солино гэдэг чинь их ашигтай 8. Mongolian Idol-ийн хувьд бол их ашигтай 8 болоо явчлаа шүү. Яа энэ чичрэн гэдэг чинь л энэ шүү дээ. Ёсоо дими оо яа эрсдэл гаргана эрсдэл ялна гэдэг чинь энэ байна да. За энэ тэгэл Axe бол ерөнхийдөө хөөрхөн төгжиж чинь. За яг хөө энэ нь санаа сэтгэлээр унахын шаардлага байхгүй. Бид бүгдээрээ сайн мэдж байгаа Axe бол 30 дахь минутын дээр архиа уугаад эхэлдэг. Тийм учраас тэр бол юу ч биш. Тэр бол хамгийн гол нь тийсэн сэтгэл санаагаа чангалан. Тэгэл сэтгэл санаагаа чангалаад бөксөө чангалаад сууж итэл тэгэл учир нь болдсон шүү дээ. За энэ доолж бас л гөөмө хэцүүхэн байдалтайгаар Karen одоо дээшээ ороод ирчихсэн. Ижил ан ман үзэж байна. За энэ Sky одоо тодорхой хэмжээгээр голдоо нэг туслах гэж явж гин үү? Үгүй ээ, нэг л өөр санаатай л яваад байгаа шиг байна. За энэ нүдээ ийшээгээ тавьчихлаа. Голын тулгаан бол 6-5-ын жишгээр одоо Timber бол ер нь ялж ийн гэж тооцож болохоор байдалтай байна. За пауз авагдлаа. Маусны асуудал явагдсан, техникийн пауз авагдлаа. За манай тоглогч нар бас тодорхой хэмжээгээр одоо нөгөө сагчид нөгөө пүүзэ үүддэг шиг одоо тэгээд кибер спортынхаа одоо маус заавал кибордуудаар янзалдаг л да. За эргээд ихэлсэн алгамж гэж яг нэг алаатглаа сайн байна. Дааш нөгөөх нь саппорт нь хаа юм дээ. Зайлал. Уунчихсан л байна л да. Jakiro унтсан ч гэсэн ганцаараа хоёулангийн дарамтлаад нэгийг унгаад ингээд орж чадж гин гэдэг чинь бол Jakiro-д их мундаг асуудал байна. Сайн байна. Хойшоогоо татлаа 12 секундын зайтай байна. Ерөнхийдөө нөгөө айлахаа юмыг харахгүй бол одоо хийлийн лотустай хүний өдөөс дайрах чи хэцүү шүү дээ. Нөхөр бүр орж ирээл зүгээр яа вазар байна. Одоо ч тэгээд 6-тайгаа болчихсон юм чи одоо calling play-д байдаг л ашиглая шүү дээ. Маа ингээл толгоонд нуруу цавчаад явчихна да энэ хурч одоо. За ерөнхийдөө одоо коридороос соличиход гэмгүү ч юм уу энэ голын Timber яагаад очиж туслахгүй байна. Энэ их сонирхолтой асуулт байна. Энэ хамгийн гол асуулт. Одоо голын хүн нь одоо хамгийн мундаг хүн гэж тооцох үйц байгаа нөхцөлд бол одоо хараад үзэл да хэдүүлээ. Одоо энэ голын Timber-ийн нөгөө юуг нь харъя. Яагаад нэг нь лунжил байна да. За энэ дээр харагдахгүй байна. Энэ одоо ямар учиртай яагаад харуулахгүй байна. За одоо Timber нь явуулчихсан яг гойта за голдоо нэг унахчихлаа. За мундаг сайн. За энэ ингээд доошоо орлоо. Ерөнхийдөө бол Juggernaut-ийн хувьд бол гөөмөн хэцүүхэн ер нь цааш тоглолтын дундуур тэгээд ой мод руугаа орж аль хүүх шинжтэй л болж шүү дээ. За ерөнхийдөө биенийг хараад үзээд ерөнхийдөө мэдрээд сайжирсан үгүйг нь бас мэдэж байна. Хоёр багийн тоглогч нар. Энд бол ерөнхийдөө нэг саппортыг авчих боломж байна. Апасны цоглоо ахаад за ямар ч тиймэрхүү скил байхгүй бүх юм дууссан учраас хойш ухрахаас аргагүй боллоо. За иймэрхүү учраас л эндээ цугларах нь бөөгнөрөх нь их ашигтай байд юм а. Яг таавраханд ор байлж байгаа нөхцөлд апасны моментд бол буцаага гүг ороход их боломжтой байдаг. Айлын хүн бол чихдэх боломж маш
хэцүүтэй байдаг. За энэ ингээд ерөнхийдөө Pango бол тэгээд skill based байдалтайгаар фарм хийхээс арга болж байна. За. Тоглолт бол яг тэнцвэрхэн байдалтай 7-7-гийн харьцаатай явж байна. Тэгэхдээ Гомо хүнд хэцүү асуудал нь юунд явагдаад байгааг бол Кэри маань энд юуч байхгүй байгаа боловч энэ голоос нэг хүн очиж тусалахгүй байгаа нь бас их тийм сонирхолтой. Сүүлрээ бүр Sky хурж туслах гэж оролдож байна. Гэтэл энэ хоёр тийшээ салдгийн да. Салдгийн да энэ хоёр ч. За салсан ч гэсэн Sky нэг кил аваад ерөнхийдөө хоосонгүй гихчээр нэгээр солилоо. За тэгээ нэгээ солисон ч гэсэн Sky нь одоо портал TP байхгүй ийшээ хүрээдэл ч гэсэн 30 хэдэн секунд эндээ гацалттай. За дороо яд 1 минутын гацалттай. Тэр зүйлөнд нь яаж байгаа гэхээр Pango унж байгаамаа. Яг цагаа бариад Pango унлаа. Мундаг. Энэ бол их сайн байна. Голын энэ Timber бол их сайн унаглаа. Яа энэ ч одоо энэ хамт явж байгааг нь мэддэггүй юу яасан юу болсон ямар уучлалтайгаар иймэрхүү амьтаа чихдэх гэж их оролдож байна. Энэ Timber бол өгөж өгдөггүй их хэцүү амьтаа шүү дээ. Энийг чихтэн гэдэг бол маш том эрсдэл. Тэгс маа Void юу? Тэгтэл ингээл Void ингээл орж ирсэн одоо тэгэл өөрөө унах шинжтэй болоод ирлээ дээ энэ одоо. За ашгүй их гарамгай байдалтайгаар зугтаж чадлаа. За Juggernaut нь одоо нөгөө бүх мөнгөөр үнсэн айтмаа авдаг нэг тийм тэр Juggernaut-д ингэ байх шиг байна. Жүгэ бол тэгэл мөнгө байна. Мөнгөөр шууд том айтем авна гэдэг л чичлээ жүгэ. Тэр одоо ер нь бол жоохон суг. Тэгтээ яах вэ тэгээд болно. Асуудал хожиж л байвал одоо юу ч байсан ч яах. Зөв. За одоо ингээл ерөнхийдөө нөгөө энэ Axe level өндөр юугээ Vanguard авчихсан модон энэ нөгөө Facebook зогсоолсон гэдэг чинь ерөнхийдөө бол тэгээд эндээ л амьдрал чинь гэсэн үг нутаг буцах шаардлагагүй тэгээд эндээ л ингээл горшоор тогтноол тэгээд хин нэг ирж за доор энэ дунах гэж оролдож байна. За Void-ны нунсан Abaddon нунсан боловч Void-ны хойноос дагаал унахад яваад энэ апасны юу болох чинь Void нунлаа. За Timber яалтчгүй илүү чанга хатуу тийм учраас таавал доор ороод нүдмсэн ч гэсэн яахчгүй гэдэг нь бол харагдаж байна. За Sky ч гэсэн ер нь их шуналтай Sky байна. Яаж зүгээр яхаа өөрөө өгөх гэж байна. Хүү энэ Sky нь өгöd өглөө. Энэ одоо ямар гэчин сонин тиймэрхүү тэгшгэлээр ямар гэчин сонин теоремор энэ одоо ингэ Sky энэ ингээд арх угаад таврын доор ингээ ангаагаа явж идэг байна. Ойлгомжгүй. Гайхамшигтай. За Pango зүгээр зүгтхийн оронд янз бүрээр байдлаар янз бүр компо үзүүлж алхамж дутаж өгөх. Илүү дими гэдгийг л харуулж байна. Илүү штэ. За тиймэрхүү байдалтайгаар энэ дээшээгээ яваад өглөө. За энэ хооронд чи энэ нөхөр ч амьтдыг бүгдийг ургуулад савруулаад зүгээр л нэг ардын намшигл энэ нөхөр гүйчин дөө. Хөрс өгшгөл энэ чээс бүх амьтдыг зүгээр л бүгдийг тархитчихсан өөрийн талдаа оруулчихсан хойноосоо дагуулчихсан явж байна. Одоо алахын бахуу бүгдэнтэй нийлээ. Хүү энэ Abaddon нь одоо 6-тайгаа байгаа зоригч одоо 6-гүй юм биш үү? Чаавааса 6-гүй байж яасан зоригтой үзэлцдэг юм бэ энэ ч одоо өөрийгөө ганцаараа Pango зүгээр зоригтой орж ирлээ 6-ыг хийлээ наагар цагаар ирлээ энэ тэнгүү янз бүрийн 6-нууд орж ирлээ пум пам Sky 6 орж ирлээ бүх юм дуусах гэдэг. Сая дагер байсан уу? Яагаад аавгүй? Яа салгууллаа. За энэ гурав чинь дөрвөлээл энэ нэг нөхрийг хөөгөөл энэ да. Энэ нэг body block гэсэн юм ашиглаж чинь цоглоо унлаа одоо байгаль дотор суугаалсан нэмэр байхгүй. Void нь энд гарч иж тус-тусдаа дан гаруул явж чинь да. Энийг нь залууч. Дээр Axe нь хүлээд ирсэн байна. Овоо энэ одоо. Энэ нэг Axe нь тусдаа юм уу? Ямар учиртай энэ одоо нэг намын гишүүн юм уу? Юу ч хийгээд идгийг Монгол улсын сайдар шиг л одоо жоохон ажилгүй нөхөр юм да энэ одоо. Доогор явлаа Sky 6-га finally хийлээ нэмэр юуч байсангүй би биентэйгээ зүгээр хөтлөлцөөл энэ нэг ой дотор хамт явцаагаалах яах гэдэг юм байгаа. Аль нь ч ямар ч скиллгүй тэгэл тэрвэлдээл яваад хийдэг. Зятта түрүү нэг нь унаад хойноос нь дагаад дахиад нэг нь унлаа. За ашгүй одоо нэг юм болж эхэлж байна да. Одоо ямар ч учиртай хамт хэнийг хөөгд хамт тодорхойгүй юм да. За одоо finally тавуулаа нийллээ. За Монголын айдлсхийн ерөнхийдөө бол өөрсдөө ямар гэдгийг харуулж эхэлж байна. Ер нь бол ингээд баргийн юм дээрлэгчгүйхэн шиг бас сайтаахан үзэлцэж сая 5-4 өдөөс үзэлцэж ерөнхийдөө алсан. За яг миний нөгөө хэлсэнчлэн энэ маань одоо ингээд голын доо хавцаа ингээд архичин царайлна гэсэн яг тэрний дагуу ингээд архичин царайлал явж байна. Ингээд
Байгаль руу ороод архиа угаал. Тэгэл одоо ингээл гоё том айтем автлаа ингээл. Учиргүй ингээл явах юм баху. За энэ тэгвэл чи хэцүү. Яг энэ боломжийг ашиглаад Snow White базагийнхан Snow White баз биш Mongolian Idol-ийнхан их хүчтэй пуш хийвэл ер нь аль нэг коридороор нэтлэх боломж байгаа. За энэ пүүд бад үзэлцлээ. Энэ Abaddon ер нь хизээч зургаагүй юм аа. Энэ ямар яшигтай Abaddon вэ энэ одоо дандаа зургаагүй явж явах юм да. За энэ нэг Impale орж ирлээ. За Calling Blade-тэй энэ нэг хөр маань Axe 1 2 гэж бүгдийн тоншоо явж ин 6 ахаад байна уу? Байхгүй. Зята энэ чи хоёулынгийн нүн гатглаа. 2-1-ийг сольсон. За нэг офлайн 2 саппортер сольсон. Одоо дүндээ дүн гэхүү дээ одоо. Нэг нь ялсан нөгөөх нь ялагдсан гэж хэлэхэд хэцүү юм да. За Пангог явж байгааг нь мэдэж байна. Мэдээд. Орж ирлээ, татлаа, нүгмаа хийлээ, Void данж юм байхгүй. Пүн ахаад нэг үсрэх юм байхгүй. Панго ингээл дуусаа. GG андаа төв дээр ёсто Аз гэдэг чинь энэ шүү дээ. Ёсто сарваасан Аз гэдэг чинь энэ шүү дээ. Хойда вадрвана ингээл үхэж байгаа юм да чааваса хамаа намраагүй ингэж явж байгаа л ингэж үхт юм да одоо ингээд харанхуй шин зугаалж байгаа хүүхдүүчгэл ингээл чигтүүллээ гэдэг чинь энэ юм боллоо одоо. За гуруулаа энэ дунд нь Timber бол зүгээр үхшгүй хичнээн олуулаад төвчнөө мандрах цаан за нэгийг авлаа чигтлээ. Ер нь бол гол ямар ч удаг учиргүй маш их хэмжээгээр байлдаж байна. Одоо тэгж байгаа л эндээсээ нэг том айтем авал учиргүй баяжаар тэгэл нүдэд өгөх юм баху. Ерөнхий стратегиуд нь их ойлгомжтой байна багийн. Стратеги нь бол Whack-a-Mole гэсэн тийм англиар бол Whack-a-Mole гэж нэрлэдэг юм их стратеги хэрэгжүүлж байна. Ер нь бол ийм хүүхдүүдийн зодонор болоод гараа мөшгөж байгаа тэгээд гараараа ийм синс хийгээд хоёр гараараа савлаад ингээд тэгээд аль нэг цогцолтод ончно гэсэн найдвартайгаар л иймэрхүү стратеги хэрэгжүүлж байна. Хоорондоо байлдчихтэл яландаа гихчээр тиймэрхүү юм болж байна да. За, ер нь Mongolian Idol-ийн яг энэ үеэр өөрийн стратеги хэрэгжүүлээд хүрч чадаад байгаа юм. Нам л авах гэдэг юм да. Даан ч одоо ямар ч jiu-jitsu байхгүй. Тэгээд житгэн доо та. Өөр тийм бүх барилдааны ямар ч мих хэрэгжүүлэхгүй байгаад байна. За, нөхдүүд ер нь мэдээд байна. Энд дүд тавьсан гэдэг юм. Хүйдаа энэ ч одоо сайхан аваа ичлаа та. Roshan-ын Sky таалагдаагүй шинжтэй зөвхөн Roshan бол их дээрлэхгүй байдаг. Нэгийг аваад шийдээд тэгэхээр яах гэж байгаа ямар учиртай. За ойлгомжтой. Голдоо цуглах гал энэ. За ингэж ямар ч левел авалгүйгээр ингэж фарм байхгүйгээр ингэж цуглаад энэ тэндгүүгээр архитаад яваад ах ч одоо ямар нэг сайн биш дээ. Биш. Харж ийн одоо энэ хооронд чинь бараг ч энэ ямар ч үйл ажиллагаагүй байсан архичийн багч гэж левел 12 болчихсон зүгээс хүү яа гайхамшигтай гамшигын хий гэж байсан боловч ингээд яалчгүй 3 чигтүүллээ. За яг хөө стил хിവэрэ маш өндөр левелтэй байна. Энэ дээр бол цаанаас тэгэлээр унах юм байхгүй. Timber маань ерөнхийдөө бол манагаа хэрэгжүүлэн мөрөхийн скиллэр л байлдана гэсэн зорилготой байгаа тийм. За энэ 3 гэнгийн тэндгүй яваал байна. Пангон Кэлэ юм шиг байна. Тэгээ Кэлэ учраас ерөнхийдөө энэ тэндгүй яваад л ингээл. Аагүй Пангон ч одоо офлайн болж таарах гэдэг юм уу та. За мэдгүй. За ямарчлаас энэ 3 гуруулаа ингээл яваад л байна энэ дээр. Нэг тааврыг аваатглаа. Mongolian Idol-ыг бол нэлээд хүчтэйгээр жоохон шахаж эхэлж байна. За энэ хоёр таавраа авчихсан ерөнхийдөө цуглахгүй гэж байгаа байдалтайгаар за Abaddon ч одоо уулын тоглолтын ихэнд аваа гайгүй байсан ч одоо тэгээ юу болж эхэлж байна. Ямар нэгэн айтемгүй ер нь бол бас л нөгөө чичрээл нөхдүүдийн нэг нь байна да. Дундаа юм авалгүйгээр шууд Radiance руугаа л явах гэдэг шиг байна. Яшиг гэдэг. Хүйдаа энэ олжилтын орилоо маш амжилтгүйгээр ориллоо. Нөгөөх нь маш хурдтайгаар гараалаа. Яалтчгүй. Бүр сүүлрээ дөрсөн дооглоод моглоод одоо дээгүүр нь хүү хайфайд гэсэн. Яаж чинь ч одоо хүн доромжтой дэжлж юм чи. Ийм байж болохгүй шүү дээ. Хүйдаа татлаас нөгөө нөхдүүд нь орж ирэл энэ нэг айхтар алж чадчихсан акс чинь зүгээс юу чгүй юм шиг л устгаж хаялаа. За бүх цуглжсэн нэг нь ундаг байгаа да. За унлаа шүү. Яа энэ нэг 3-3-ын тулаан болж юм бөөн 6 бөөн скилүүд нааллаас орж ирлээ. Ятта энэ барих юм байхгүй юу? Ямар ч туслах юм байхгүй юу? Пангогийн араас хөөж гин. За тэгээ да энэ Jakiro яг л юм байд юм да. Ийм учраас Jakiro гөөмө мундаг сайн саппорт шүү. Заавал авах хэрэгтэй саппортод нэг нь. Win rate ийм өндөртэй байдгийн учир нь эндээ байгаа. Маш их тоглолтыг өөрчлөх, эргүүлэх чадвар сайтай. За ер нь бол тэгэл
тал тийшээ ийш тийшээ тэгээд ер нь жоохон хоорондоо нэг хэд үзэлцлээ, байлдлаа, цохилцлоо, зодтоллоо, ер нь хаширлаа, ямар ч тийм явуургүй байдалтайгаа ойлгоод аль аль нь зүгээр нэг жоохон хөвгчгөл оролдож явах шиг байна. 22-25-ын зөрүүтэй явж байна. За бүгд өөрөө гэсэн жангл руу орцоод нэг 5 цаас хийх гэж оролдож байна. Жаграмафаны юу хийсэн юм бэ? Сони энэ одоо их сонь нөхөр юм. Хүтаа энд ингээд дуусч байгаа юм да. Йоо за одоо 6 хийх ч хэцүү байх ч хэцүү өөрөө дагаал хойноос нь өгшинчтэй нэг туучгүй дөө таавар доор 6-га цуглуулаад одоо нэг 6 туу ямар буруу тууч баа энэ ч одоо ийм байдалтайгаар тууж болохгүй шүү дээ. Ямар муу орсон 6 вэ энэ одоо ай за яах хойноос нь 3-1-ийн өдөс боллоо хөөлөө явлаа бүх скилүүд нь орж ирж байна. Фанго маань зүгтж чадахгүй үгүй шүү дээ. Яаж ийм байдалтайгаар зүгтдг юм бэ? Ингээд хоол болно одоо яалтчгүй бие сул тавиал тэгээд алчрагт үдээхийн аргагүй боллоо. За толгоон дундуур цохиулаа зөрүүлээ нэгийг авлаа Timber маань гэлээ. Timber Axe-тэй үдэж ийн хоёр офлейнеруудын тулаан болох нэ. Даанч Timber маань жоохон булхаатай байдалтайгаар нэгийг явууллаа. Нөхөр аваачаад өөрийнхөө хоёроо хусаатгуулж энэ үгүй шүү дээ. Энэ одоо юу хийж байна? За Timber хойноос нь динг танг гэсэргээ лаллаа да. За Snow White-ийн стратеги нь бол ойлгомжтой байна. Та бүхэн харж байгаа. Manta руу явж гин. Тэгээд ерөнхийдөө Butterfly Battle Fury-га аваад тэгээд цаана айтмууд авч байгаа л баяжж байгаа л томорж байгаа л тэгээд алдцнаа гэсэн байдалтайгаар явж гин. Тийм учраас эдрүү Carry-га бол ерөнхийдөө далд хийцэн. Carry цаашаа хөгжиж ийгээд өөрснөө бол хамгаалах гэж суучлаа. Хамгаалт руу орчлоо. Snow White-ийн онцлог нь тэр байгаа. Хамгаалтыг сайтай. Хамгаалтыг сайн хэрэгжүүлдэг, их байлддаг. Тийм учраас хамгаалтан дээр бол өмнөх тоглолтын дээр тоглож байхдаа бол одоо маш хүчтэй багийн өдөөс маш нөхцөл муутай, баатрын чанар муутай. Тэгээд дээрэс нь яалтчгүй левелийн зөрүүтэй байсан мөртлөө маш амжилттайгаар 3 удаа хамгаалж чадсан байгаа. Тийм баатруудаар тиймэрхүү нөхцөлөөр 3 удаа хамгаална гэдэг чинь маш их сайн зүйл болж байгаа байхгүй. Их чадварлаг байсан. Тийм учраас яг тэр стратегийг ахиж хэрэгжүүлэх гэж оролцож харамсалтай нь ахиж хэрэгжүүлэх гэхээр энэ одоо гол санаа нь Carry-н одоо унах гээд байна. За ерөнхийдөө зодтолтох нь ашиггүй гэж үзээд ер нь аль болохоор ухах гэж оролдож байна. Наач хүсээгүй this has been forced гэх чирээ энэ нөхөр орж ирээд шууд наашгүй цаашгүй Sky 6-аас гайхалтай гоё явж ирлээ. Гоё явж ирсэн. Timber хоошоо ухраалын яваад энэ Pango орж ирлээ. Pango хуслаа. Энэ одоо 6 юм уу нэг юм уу хийгээсэ. Нэг юм а дийлгээд нэг юм хойд 6 хуслаа нааш цаашаа олдоо эргэлтлээ. Snow White-ийн гөөмө Snow White-ийн их сайн trap тавьсан боловч тэр trap нь хэрэгжсэнгүй харамсалтай нь айл бай хийгээд яг энэ буцаагаад энэ байрал дээр хүлж чадсан байна. Ай за харьцаач одоо тэнцүүхэн л яваад байна да. Нэг хавцаа ерөнхийдөө Idle-ийн ганцаараа явж байгаа чигтүүлээд ахын 5-5-аараа тоглохоор Idle-ийн чигтчээд ахын Snow White-ийн хамгаалтаа сайн хийх юм. Наанч тэгээ хамгаалтаа хийгээд зөрүүлээ Jagger нухаад унаад ахаар одоо тэгээд цагийн дараа ожигдох одоо ожигдохуул гэсэн асуулт болоо л байна л да. Зөрүүлээ голын тавар авч ийн. За энэ бол стратеги бол их сайн байдалтай. Энэ их сонирхолтой энэ дайралтан дээр гурлаа энүүгээр чигч байгаа юм байж хинэн чин хажуугийн ойнуудаа шалахгүй байгаа нь их тийм тактик их том ал да. Хажуугийн ойноос чигтүүлэх маш өндөр магадaltaй байдаг. За энэ нөхрийг олгодсон пумпан талаас нь нүдэ ичлаа. Ер нь бол Timber-ийг аюултай байгаа учраас ер нь батаран дээр гээл тавуулаа цуглаж байгаа л алаатглаа. За тэрнээсээ гадна ийшээ ирээд нэг таавраа авнаа. За зүв. Маш зүв байдалтайгаар тоглож өөрсдийнхээ маш ашигтай тал руугаа дээдлийн левел 2-оо авчлаа. За таавар бол 3 таавар versus 2 таавар харьцаатай. Sky бол амь муутай энэ бүхэн тодорхой. Үхээс өмнө нэг хороо тавьж өглөө Jackie-ро хойноос нь тусалж амжсангүй. Доор архичин за яг нөө хэлсэнчлэн архичин маань явж байна. Архиа ухаад модон дотор тэгээд ингээд өө нанчин бос энэнэсо baby гэл ингээл сайхан дууга дуулаад алдсаж өгч. Тэгэл ийм байдлаар тоглох сайхан байх уу. Тэгэл багийнхаа өмнөөс нь хамгаалаад өөрөө ийм тэгэл хизээ нэгэн цагт мундаг болно гэж бодоол энэгээр ингээл сайхан ус төгчд шиг сайхан гоё худал хоосон амьдрал нэг өдөр сайхан болно бид чаднаа гэл ингээл
Худлаа зөөл гүйжихгүй явах уу. За нөхдүүд амбицтай. Яаж зүгээр авах вэ? За ийш орж ирээд энийг авчихъя гэж байна. Аав гэнүүдээ тавиа яваад өглөө. Өөрснөө авахгүй ч гэсэн хүнд өгөхгүй ээ. Зөв. Яаж зүгээр авах вэ? За энэ нан чин бөөс маань энэ юугээ мантагаа угсалчихсан юмнууд авчихсан явж байна. Энд гэхдээ одоо бас л стил нэмэргүй байдалтай л байсаар л байгаа. За энүүгээр бол одоо юу харагдаж байгаа гэхээр Axe хичнээн дээгүүр байгаа гэсэн дээдлийн хоёр тоглолт чинь хоёул Snow White-хэн байгаа даа. Тийм учраас багаараа цугласан нөхцөл бол Snow White ер нь бол их аюултай гэдэг нь бол их харагдаж байгаа. Багийн топ 5 тоглогч нараас 3 нь юунд байгаа боловч багаараа цуглахаараа хин Radiant, Mongolian Idols, Aladdin гэдэг ч юм бол маш сайн үзүүлэлт байгаа. Өөрөлдөл стратеги их сайтай. Тэ? Хиронуудын чанар нэг жоохон соосоо байгаа мөртлөө Still Mongolian Idols, Radiant маань стратегиэр багийн тулаанд ялч чадаад байгаа нь бас их харагдаж байна. Стратегийг сайн гаргаж ирж байна. За энэ хоёр дахь тавар унах нь зөв. Айл уграхал юм бол яв. Айлыг орж ирнэ гэсэн нөхцөлтэйгээр энд нэг нүд тавих нь зөв байгаа юм бол нааш тэгээд энэ Jakiro маань нүдэ тавихгүй бол дээрээсээ чихтүүлэх гээл энэ да энэ одоо за зөв тавилаа ашгүй дээ. За салхитай байна. За энэ тавар авдаг л газар шүү дээ. Яагаад энэ л хүлээгээд ингэ сонирн байдалтайгаар наагал цаагаар яваад байгаа юм болоо. Зөтөө энэ ч одоо салхи энэ одоо яасан салхи. За одоо өөртөө итгэлтэй л байсан байна Jakiro бол. Ерөнхийдөө юу ч болохгүй гэдэгтэй бол. За Radiant тэгэхээр за голоо өгөхгүй бол ч одоо доотлыг авчий даа гэсэн шиг л. За доотлоо авах гал хэлээ. За амжилттайгаар доотлоо аваад доотлын high ground-ыг тэр чигтээр өдөрдөж эхэлж байна. Та бүхэн санаж байгаах энэ high ground-ыг өдөрдөж байгаа хүмүүс бол хоёр lane хоёулангийн дандлах чадвартай. Энэ хоёр lane-ыг бол доошоо харж байгаа учраас high ground нь энэ хоёр lane-ийг хоёулангийн контролдож байгаа. Тийм учраас энэ хоёр таврыг хоёуланг авах нөхцөл их үүсэж байгаа. За дахиад нэг энийг авч ийн гэдэг чинь нөхөр бол одоо юу Kaya-с уулах гэдэг юм. Үгүй яаша машал ба. За энэ багийн тулаан болж байна. За 6-нуудын тэнэгүүд таллаас хүмүүрийнхэн зам 6-нууд орж ирж байна. Пумпан таллаас орж ирлээ золлоо. За энэ Axe. За Timber маань унаад өгсөн. Хошоо гаргаж оролцож байгаад нөгөө талаасаа chain унсан бүгдийнхээ амин доогор байж байна. Нилээн хоорондоо үдэлцэж алцаж ерөнхийдөө бол зүгээр бүх 6-нуудаа бүх скиллнуудаа оруулж ил чадж гин гэдэг чинь бол нэг багийн давмгай байдал бол огт харагдахгүй байна. Их ижил төстөөхөн байдалтайгаар тооцоож байна. Яа даа энэ одоо. За Nix бол одоо жоохон хараасаа л жоохон сайжруулж эхлэхгүй болж одоо багийнхандаа тоглож байхаар эндээ үлдээд нэг хараас хийгээд үлдсэн байсан бол багийнх нь ирэх нь ойлгомжтой шүү дээ. Nix одоо ингээд цаг алдаж байгаа хгүй. Инхий орол Pango чигтчих боломж Nix бүх 100% байхад энэ Nix одоо ажиллаа ихгүй. Ингэснээр багийнхаа эндээс ухрахаас аргагүй болж байна. За би одоо юу тайлбарлагчийн үед бас тодорхой хэмжээгээр алдаатай буруутай зөвлөлттэй юмнууд байвал тэрийг одоо шулуухан хилчдэг байгаа. За пут орж ирлээ доороос гарч ирэхгүй буцаага яваад өглөө. За энэ нөхөр энэ хавцаа эргэлдээд байна. Sky-г л чихтгэгээл үзээд ах шиг байл. За бүгд боллоо. За бидний одоо бас нөгөө миний нөгөө дургу их хэцүү цаг мөч рүү орж ирж байна. Одооноос 45 дахь минут хүртэл бол баахан фармталт явагдана. Аль нэг баг нь аливаа нэгэн тийм давмгай байдал бол энд харагдахгүй байгаад байна. Хоёул яг ижилхэн 34-30 байдалтайгаар ер нь бол стратегиуд Монгол Idol-ийн стратеги сайтай байгаа боловч сүүлийн execution гэж миний нэрлэдэг байгаа юм дээр маш их алдаад байгаа. Өөрөлдөл багаараа ялцсан юм байж дуусгах чадахгүй ингээл нааш таашаа хайж дутаад өгөх нэг хаялтай муу байна. Энэ их муу. За хитрхи их орж ирлээ. Энэ хоёр зэрэг нэг сакс хоёр зэрэг скил ордог нь бол бас их тийм хоорондоо багийн ажиллагааны хувьд бол нэг жоохон алдаа байсан харагдаж байна. За энийг явах авахгүй байна. Outpost авал таарна штэ. Авчаа. Зөв. Outpost авал ийшээгээ порталдах боломжтой болно. Өөрөөр хэлбэл одоо forward operational base FOB гэж нэрлэж байгаа яг иймэрхүү юмтай болно гэсэн үг. High ground аваад энэ outpost авчвал дээрээсээ хараад эндээ нүдээ зоочвол forward operation base руу авчиад хоёр лейн доотлын хоёр valley-г өдөрдөх боломжтой. За энэ нэг тулаан болж байна. Маш их амжилттайгаар орж ирлээ. Mongolian Idol-ийн амжилттайгаар шууд 2-1 чигтэж нийтдээ хоёулахны нүлдээсэн байгаа. За одоо эндээс за энэ
Орил. За ингээд дахиад нэг нь чигтэж байгаа маа. За одоо ингээд цаашаа ордог газар байгаа боловч Timber маань маш зөрөгтэйгээр өөрөө ганцаараа дангаараа энэ бүхнийг хамгаалах гэж оролдож сүүлрүүгээ төвчлөхгүйгээр хоош угарч татлаа. Juggernaut орж исэн боловч Juggernaut одоо хийх юм нь ойлгомжгүй. Яг гэвэл ийм их олон зэрэгтэй хахад өөрийнх нь 6 нэмэлгүй болно. За Juggernaut дахиад унаад өглөө. За ерөнхийдөө энд бол ингээд дээр Carry маань advantage байхгүй байсараад унсаараад архинд ороод тэгээд архинд орсноосоо болоод ингээд ой модоор янз бүрийн антитет зугаалж наалдаж гүйдэж ой модны антитет завхарсаар хагаад эцэст нь ингээд тоглолт ялагдж байна. Ялагдах тал руугаа одоо энийг ялахын төлөө бол одоо miracle хэрэгтэй энэ нь топ сан ч юм уу Dandy ч юм уу miracle хэрэгтэй энэ нь даанч одоо Snow White-ийн маань одоо miracle байхгүй байгаа учраас одоо тэгэл хараад суухаас өөр ямар ч сэтгэлд нь хүч байхгүй болч байна. Тоглоо зодлоо орж ирэх гэж оролцоо гівч хүссэн үсээгүй айлын талаас бол маш их баланс скиллтэй болон маш их хатуу офлейнеруудтай байж чадж байна. Энэ ингэж унахсан, явсан. За та бүхэн хараад үзье одоо Juggernaut маань одоо Carry-гийн хувьд тоглолтын 29 минутын дээр голд явж ийн гэдэг чинь бол ерөнхийдөө бол тоглолт юу болох нь бол тодорхой. Snow White-ийн энийг ялахын төлөө бол одоо тэгээд ичэд хэрэгтэй дээ. Miracle. За энэ одоо бол нэг 6-ыг хийлээ дээ одоо. Гомо олон хугацааны дараа нэг 6-ыг хийж үлсээ. Одоо ч хийгээгүй Гомо уцаа энэ 6 хараагүй удлаа шүү. Одоо чи хаа явсан газар дандаа алуулаад идэг юм хэрэг. Пүг гээ дахиад өгөөд өглөө. Өө энэ акч энэ тэндэг 6 хийгээл 6 чамдинг 6 гэж 6-гаа зүгэрстэй. Буйны ажил тарааж ин да. За одоо эдда идэлч одоо мега хийдэг хүүхдүүд байх нь. Базар байна одоо. Заавал мега хийдэг. Пүү яа. Ай ингэж юм байхгүй. Тэгэл одоо ингэж ойлгомжтой шүү дээ. Хоёр balls-ын тастаал нэг цугууж байгаа нэг deck-ийн тастаал тэгэл ажиллаа дуусгахаар ингэж тэмэгдэж байгаа юм. Хүй хай. За одоо нэг fountain юу гэдэг лээ дээ. Фонтаны хажууд энд ингэж замхардаг ажиллаа хийж байна. Одоо ямар байдлаар яагаад дуурчлалтайгаар хүмүүс тэгээд би нэг сайн ойлгохгүй юм. За Dota 2 Dota 1-ийн ялгаа юу байдаг гэхээр одоо энэ мега гэж нэрлэдэг байгаа ач холбогдол маш багтах. Dota 2 дээр бол одоо мега хийх ямар ч ач холбогдол байдгүй. Dota 1 дээр бол ач холбогдол маш өндөртэй. Мега олчхол цэргүүд маш хүчтэй болдог. Энэ дээр бол цэргүүд маш сул. Зүгээр ямар ч хамаагүй Carry ганцаараа дангаар хамгаалах боломжтой байдаг. За энэ ингээд хийн өгсөн үү Juggernaut. За Juggernaut ер нь сэрүүн байхаас илүү нойрмог байдалтайгаар энэ тоглолтыг ихэвчлэн өнгөрүүллээ. Ер нь энэ тоглолтын 15 минутын нойрмог байдалтай 15 минутын сэрүүн байдалтай өнгөрүүллээ. Иймэрхүү байдалтайгаар ч одоо хэцүү. За одоо ч ингэж тоглож дууссан шахуу. Гэхдээ Snow White-ийн маань эцээ мөчөө өгөхгүйгээр л ингэ үзэлцэж байна да. Ер нь бол маш сайн хамгаалдаг баг. Snow White-ийн бол хамгаалтын үед бол гайхамшигтай сайн байрлалуудаа сайн олж чаддаг, хамгаалтан дээр маш сайн тоглож чаддаг. Одоо яаж хамгаалтаараа довтлогоо хийх вэ гэдгээ л олох хэрэгтэй байна одоо. Тэгээд одоо Carry-ний л асуудал. Түрүүчийн тоглолтын дээр Carry нь Fulion байж унсан. Энэ тоглолтын дээр Carry нь Juggernaut байдалтайгаар болж унж байгаа нь бол тодорхой байна. Би одоо хин нэгнийг буруутгахыг хүсэхгүй байгаа боловч эцсийн үр дүн дээр 2.11 4 гэдэг чинь бол энэ бол архиталт. Энэ бол дээд төвшний архиталтын донтолт. Ер нь бол одоо бас нэг бодох зүйл одоо энэ дээр бодож амьдралаа тунгааж ер нь энэ Dota миний зөв үү гэдгийг бас нэг харах зүйл. Тэгтээ яах вэ тэгээд одоо хүн өөрснөө шийд цаг одоо бас нэг хүн сайжрна гэж байгаа, мундаг болно гэж байгаа. За Mongolia Idols ойлгомжтой. Энэ тэнгүү баахан килг 36-34-тэй энэ бүүн таавар бүх юмыг авчихсан. Одоо бүх юмыг зулгаачихсан учраас ерөнхийдөө бол карма дүүрэн мөнгөтэй. Төлөөс төлсөн төр бомтонгууд. Тийм учраас ерөнхийдөө бол одоо юуны уурч зогсохгүй, хинт ч одоо үгүй гэж хэлүүлэхгүй. Одоо дуртай үедээ орж ирээл дуртай гараараа алгадаал дуртай юмаа хийгээл явна да. Их завхарсан юм болж байна. За тэгтээ Snow White-ийн бас нэг маш сайн мундаг супер павер нь юу гэвэл бууж өгөхгүй, шантаршгүй баг. Байдал ямар ч хүнд хэцүү байсан ч гэсэн байдлыг бол сэрүүн толгоогоор сэтгэх чадвартай. Cold headed.
Тэгээд сайхан гоё сандралгүйгээр хоорондоо хэрэлдэж судлахгүйгээр асуудлаа шийдээд одоо яах вэ гэдэг хоорондоо ярилцах чадвар их сайтай. Энэ их мундаг шүү. Залуучуудаа энэ их чухал. Одоо Dota тоглож гин үү, сакс тоглож гин үү, ажил хийж гин үү, гэр бүлтэйгээ байна уу, тэрнээс үл харгалзаад эмоцондоо хийх ёстой юмаа хийж өгвөл амжилтанд их хүрнэ шүү. За 6-гаа фонтанахад орно нэг ганц үзчихийгээд сайхан үдэлж байна. 6-гаа хийж үзлээ. Жакиро 6-гаа хийлээ. Бүгд өөрөөсөө байгаа бүх юмнуудаа хийж үзлээ. За уугайгүй нэгийг унгаад нэгийг нэгээр солиод эцсийн үр дүнд нь амь муудаад хойшоо ухраатглаа. За одоо ерөнхийдөө нэмэр байхгүй л байна да. Одоо тэгэл хаана хоёр өдөртнөс нь унцаа одоо тэгэл нэг ганц юм нь ундах шинжтэй л дагаал унах гал байна. Жакиро маань унлаа да. Вазар байна одоо easy гэж. За тоглолт их сайхан байдалтайгаар байлаа. Их сонирхолтой байлаа. За манайхан ерөнхийдөө энэ их сонирхолтой тоглолт болоод өнгөрлөө. Mongolian Idols-ийн ялсан. Mongolian Idols-ийнтэй баяр хүргэе. За Snow White-ийн бол маш сайн тоглосон. Snow White-ийн бас л өөрсдийн трейдмарк болсон тоглолтуудын нэгийг гүйцэтгэж जैन тэр нь юу гэхээр бол хамгаалт, defense execution маш сайтай, хамгаалт маш сайтай. Өөрөөсдийнхээ хаана хамгаалт хийх үү, хаашаа орох уу, яаж байлдах уу, хаана яаж унах уу гэдэг дээр бол маш сайн координат хийж тоглож байна. Энэ дээр бол их сайн байна. Ганц хоёр нэг алдаанууд галсан боловч тэгээд эцсийн үр дүнд бол жижиг сажиг алдаануудын snowball effect гэж байгаа. Ер нь бол carry дээр бас тодорхой хэмжээгээр хүнээ нэг жоохон reconsider хийх үү та. Тэгэхгүй одоо хоёр дахь тоглолтын дээр орлоо. Хоёр дахь тоглолтын дээр бас л carry-ний асуудлаас болж унлаа. Тийм учраас одоо carry дээр хэнийг тавих уу гэдгийг бол одоо багийнхан коуч нь бас мэдэх байлгүй дээ. Одоо хэнийг бенчэн дээр суулгаж хэнийг гаргах уу? Juggernaut маань бол их мундаг баатар. За нөгөө талаас бол бас ихэнх хэсэгтээ болсон тоглолтыг бас эргээд цааны ихэнх хэсэгтээ бол одоо Jackie-ро бол бас сайн дэмжсэн үү гэж асуувал үгүй. Jackie-ро бол дэмжлэгийн үед бол lane pool хийгээгүй, дарамт үзүүлээгүй, ер нь нэг тийм сулхан дэмжлэг явуулсан учраас бас тодорхой хэмжээний бас алдаа Jackie-род бас байгаа. Ер нь мэр дор тодорхой хэмжээгээр өөрөөсдийнхээ алдаануудаа хараад ингээд бас тэн дээрээс сургамж аваад өөрчлөлтөө гаргаад дараагийн тоглолтод илүү амжилт гаргана гэж найдаж байна. За та бүхнийг дараагийн нэг тоглолт үзсэнд баярлалаа. За баяртай. Та бүхэндээ амжилт хүсье.